Зохиолч Валентина Телехова. Орчуулагч Дэ Оюн Гэрэл. Шуура эмээ богино өгүүлэг. Шуура эмээ тариачин гаралтай. Хөдөө тосгонд төрж тэндээ нэг насыг баран суугаад гэрн эзгүрч ханхаагаад ирэхэд охиноо бараадан хот газар иржээ. Дүн өвлийн үчээр гашуухан ганцаардал дарагдах хичнээн үйтэй. Харин нар наашилж хаврын ажил ундраад эхэлмэгц шуура эмээ тосгондоо буцна. 200-ны нүрийг үзэж буй хуучин байшингийн үнэлийг эдэж үнгүй шахуу юмудаа зайлуул. Гэхдээ хотын айлд цуслангийн газар мянгаар худалж болох юм. Цэцэрлэг ногооны талбай, гүний цэнгэг устай худаг, байраад удаагүй халуун усны дүнзэн байшин, томхон хүлэмж бий. Даанч шуура эмээ зарахгүйгээд л цагалчдаг аж. Хүүхдүүд минь бити гомдоорой. Би одоохондоо танахтай байна. Хөдлөөд байж чадна. Ач зээ нарын нэгэнд энэ газар хэрэг болооч билүү? Өвгөд төгштийн сүлд шингэсэн юм. Атга шороо чулуу болгоныг нь би тэмтэрч өссөн. Сриажагийн минь сүнс бас энд бий. Өөд болоод олон жил өнгөрсөн боловч дэргэд байдгийг нь би мэднэ. Гэхдээ тэгээд төрөл төрөстөө нутаглуулсан энэ газарт би өөрөө шингэх хүсэлтэй. Энэ гэрийг зориод ирэх хүнч гарч ирж мэднэ. Төрсөн гэр үгүй болвол би утаан тэсэхгүйдэг. Ээжээ, таны биеийг л бодож байна. Гинт ямар нэг асуудал гарвал яах бэлээ? Хөө, гар утас гэж нэг юм бий шүү дээ. Би яримц. Цагийн дотор л та нар хүрээд ирнэ. Салах ёс хийж амжнаа. Саашааг л харин харж чадахгүй байх. Хол явсан. Энэ жил хүүхдүүд нь эмэгний насны ог хийж өгчээ. Насаараа сангийн аж ахуйн тугалчин явсан хөгшнийг нь гангалж гоодоод гэлгар сайхан тэргэнд суулгаж хотын гудамжаар ёслол төгөлтөр авч тавьхив. Улмаар зоогийн газарт ирж сүртэй хөгжмийн аянд танхим руу хөтөлж оруулахад хөгшний хамаатан садан цугаараа ирчихсэн. Гэхдээ заримтай нь олон жил уулзаагүй байсанд баярын нулимс унацгааж тэрвэрлдэн учирчээ. 3 хүүхэд нь баярын ширээний ард бүлээрээ сууж байв. Энэхүү баяр дээр шуура эмээ тосгоны байшингаа худалдана гэж ам өчөг өгчлөлтэй. Сүүлийн зуныг ногоо цагаа тарж өнгөрүүлээд намар гэхэд зарнаа гэж. Найз хөгшчүүд нь бараг бүгд үгээ болсон. Шинээр тосгонд суурьшсан хүмүүстэй найзалж нөхөрлөж чадаагүй юм. Харь хүмүүс. Газартай мөртлөө зэрлэг өвсөнд даруулчихсан. Өөрсдөө залхуураад ногоо тарихгүй. Эмгэн дээр ирж байцаанаас нь ганц хоёрыг суглаад авъя гэлцэн. Тосгоны төрлөх оршин суугчид цөөрсөөр ихэнхдээ энэ хязгаарт баяжиж яваад харих хүсэлтэй явуулын усал цугларчээ. Гээд хүсснээр нь болсонгүй. Нэгдэл сангийн аж ахуй сэлд задарч тосгонд хийх ажил байхгүй болжээ. Намар болж ногооны талбайгаа цэмбитэл цэвэрлээд хийх ажилгүй болсон ч шуура эмээ отроо явах гэж яарахгүй л байлаа. Ямар нэгэн шалтгаан олж хилээд охиныдоо очилгүй суугаад л байв. Өдөржин цонхон тушаа сууж зам ширтэн ямар нэгэн зүйл хүлээх мэт. Юу хүлээв? Өөрөө ч үл мэднэ. Гэрийн итогшил байр байрандаа цонхон цагаан хөшигтэй, буланд бурхны хөрөг, ном өрсөн хуучин тавиур, дэрний оронд 100 түвшүүр тавьсан буудан, үнтэй цайтай юмаа хийдэг цоочтой авдар, ус дүүргсэн ногоон палан хувин, дээр нүмөх настай гэмээр хөнгөн цагаан шанаг, утгаад л ус залгилахад бэлэн. Пишингийн дэргэд эвтэйхэн өрсөн түлээ, хүүхэнд хатааж тавьсан гал ноцоох мод, тавиур дээрх шүдэнц, бүлээн устай тосгуур, гар нүрийн тод өнгөтэй жижиг альчуур, сав суулга арчдаг бас нэг альчуур. Хинд зориулж хийснийг бүү мэд. Тагтай ширмэн тогоонд хүрэн манжингийн сайхан шүл ботгорно. Ханын цагны дүүжин савлаж хорон мөчийг эвхэхэд хүрэн байшингаасаа хөхөөц хууж цаг тутам тухайлсан тоогоор донготно. Угаасан шалан дээр хөл арчих нэхмэл ирээн дэвсгэр хөвтөх бөгөөд намхан сандал дээр тавиастай том хувин дотор худгийн ус цэлэлзэж нарны туяа гэлбэлзуулахад хүнхэр тааснаа дугуй гэрлэн дүрсүүд жижигнэн дүрсгүйтэн. Үдэд өгчээ. Урьчин хаялж хонсон анхны цус хайлж газрын хөвгий даган урсна.
Өвөл цаг жихүүн амьсгалаар үлээж хизээ мүдгүй айлчлан ирэхээ урдчлан мэдгдсэн нь энэ юм. Гэрээсээ явах болж тэ. Бүтэн сайн өдөр хүмүүс ирж баашинг нь үзнэ. Тэгээд үнэлэх юм баха. Шуура эмээ бурхны зурмал зургийн араас түлхүүр гаргаж авдар доторх эдимсийг онгишиж үзлээ. Эр нөхөр нь дайнаас өмсөж ирсэн хуучин муу дотуур цамц. Хайрцагтай одон тэмдгүүд байна. Тусгай саманд цэргийн алдар одон 2 ширхгийг хийжээ. Эмгийн гэрэл зургийн цомог гаргаж хөх хамхан бүрээсийг нь илбээд зузаан цаасан хууцыг нэг нэгээр нь эргүүлж харав. Онгож шаралсан гэрэл зургууд. Нэг зурагчин ирж тосгоны улаан булангийн ханад цагаан давуу татаад хүмүүсийн зургийг дарсансан. Сэргээ шуура 2 аятай шиг хувцлан залуу нөхрийнх нь хэлснээр мөнхөрх гэж жигтэйхэн урт дараалал зогссон. Сэргээ сандалд сууж харин шуура шин углааш ихийнхээ ойсон нэмгэн урт дайшин зийг өмсөд үс гизгээ овоолж янзлсан нь энэ. Зөв төрх хар нүдэн сэтгэл татам. Ойр тойрны ус тэр хоёрыг адилхан гэлцэн. Хуйуул бараан ус хар нүд бор зүстэй. Шуурагийн эмээ Перс харин сэргээ Трипоновичийн эцэг казак хүн байжээ. Үндэстэн хоорондоо гэрлэх нь энэ хязгаар нутагт тийм ч ховор байгаагүй. Шуура 5 сартай жирэмсэн. Тулгар зурагчин шуураг нөхрийнхөө мөрөн дээр гараа тавьгсан. Тэгээд бүсгүй яг л харамлан хамгаалах мэт энэ миний эрдэн шүү. Хинд ч өгөхгүй гэсэн маягтай гар хүргэжээ. Сэргээ эхнэрээсээ 14 насаар ах. Өөрөө 30-тай. Шуура 17 шүргэж явсан хэрэг. Ийм гэрлэлтийг эхэндээ тосгоных шивэр авир гэлцэн шүүж байснаа уталгүй л дасжээ. Сэргээ цагаачилж ирсэн дархан хүн байв. Уран дархантай уралцаж аралцах хүн яахан гарах бэлээ. Гэвч хуйлаа зурагчны дуран өдөд төгшөж сандарсан шинжтэй харсан нь юуны учир вэ? Ховь заяага урдчилж мэдэрсэн хэрэгүү. Хахцал. Сэряж шархтаж шуурочка 2 нэл хүүхдэн тэрвэржүүлтээд шуудан зөөгчөөс айдаг болохыг зөгнөө юу. Авчирсан захаан дөрүүлж нү эсвэл гурвалж нү. Гурвалжин байвал амьдал гэсэн үг. Эхэндээ сэргээг мужийн хэмжээнд үлдсэн ганцхан дархан хэмээж зэрэг татаагүй юм. Гэвч тэрээр нэгэн чадварлаг залууд эрдмээ өвлүүлээд өөрийн хүслээр фронтыг зорихоор шийджээ. Ингээд шуура охиноо тэрсээр тосгоныг гортог давуулж эр нөхрөө үдээд царсан төгөл дунд араас нь нүд тавин удаан гихчин зогсож байлээ. Эргэж ирнэ гэдэгт нь эргэлзэлгүй итгэж байсансан. Хагас жилийн дараа ахин нэг охин мэдлэв. Эхэн амьд сэрүүн байхад шуура яаж игээд л амзууж дөнгөд байжээ. Харин эхийгээ нас эцэслэхэд арга барагдаж ирэв. Хөрш Полиа аймгийн хүүхдүүд нь хань болж шуурай ажиллаа хийн. Тэр хөгшин байгаагүй бол яавч аж төрж дийлэхгүй л байсан. 2 тохиноо төрүүлсэн тухай шуурай фронт руу нөхөртөө загчил бичив. Сэргээ охиндоо Вера хэмэхнэр хайрлжээ. Итгэл гэсэн утгатай. Эргэж харих, ахин уулзах. Залуу эхнэрээ үнэн ч байхын итгэл өвөрснийх буйзаа. Тэр данаас биедээ төмрийн хилдэрхийтэй эргэж ирлээ. 10 жилийн дараа ангаах ухаан овоохон хөгжиж өнөөх төмрийг хагалгаа хийж салгав. Огтон сүй тавих үед шуура хөл хүнд болсноо ойлгож хэрхэн хэлхээ мэдэхгүй хэсэг яваад эцэст нь дуулгасанд сэргээ эхнэрээ таацанд тултал өргөж баяр хөөр болон надад хүү төрүүлж өг хүү би хүүхнүүдийн эзэнт улсад амьдарч залхлаа хэмээн инээд наргаан болов. Ингээд хүүч мэндэллээ. Чирэг борогшуу, дуу чангатай, хар устэй, хар нүдэнхүү. Сэргээ хүүгээ Саша гэж нэрлэхээр зүтгүү. Яагаад тэр вэ? Би Александр. Хүү Александр гэхээр будлахын нэмэр биш үү? Будлах юм болсонгүй. Шууран шуураагаараа үлдэж хүүг Саша гэж дуудах болжээ. Өсгөж өндийлгөөд сургууль соёлын захад хүргүү. Хүүн геологч болж эхнэр дагуулж ирээд өөрөө тайгын гүн рүү мордлоо. Аада тэдэнд хүү төрүүлж өгөв. Төрсөн мөчөөс нэхлэн Оваавчкаг өвөө нь ам тавин хайрлаж яваанда 2 гарыг нь алчуураар орон хөтөлж явсаар хөлд оруулжээ. Бяцхан хүү тентэр тунтар алхаж сураад муурын сүүлнээс угзран дөрсгүйтэж
Чанга чангаар инээд алдан баясахад өвөөч даган жаргалтай хөхөрцөн. Ингэж тоглох нь өвгөн жаал хоёрын чухам хинд илүү таатайг та харахгүй. Жилийн дараа Ада хүүгэн өвгөн эмгэн хоёрт орхиод нөхрөө даган тайгад суув. Бас л геологч мэрэгчлээ юм. Хүүг эцэгийнх нь байн гаргиж ирнэ. Гэтэл Вовочкаг хоёр бай дөнгөж өнгөрч явтал Ада ганцаараа ирээд жинхэнэ хайраа олсон болохоор Сашагаас салсан. Төмөн шин нөхөрт нь хүүг өрчлүүлэхийг Саша зөвшөөрсөн. Тиймээс Володяг хоёр хөгснөөс салгаж аваад өрн зүгт хол явах болсноо хэлжээ. Сергей Трепановичийн цараад сонхиж ирснээ ухаан алдав. Удалгүй сэргэж хувцаан өмсөд нуурын эрэх дургасан хөгшин хусны доор хэдэн цаг хөдлөлгүй суулаа. Ада хүүгээ хувцсныг нь цуглуулж хөвхөн хайрцагтхийн Шуура эмээгээс уучлалт гуйж жаалхууг төрж өссөн гэрийнх нь босгоор хөтлөн гараад нийтийн унанд суухаар зогсоол тийш алхжээ. Шуура араас нь намар оройн шавар болчиг туучин өмнөх замаач үл үзэн бидэрч дагав. Вовочкад харин сонирхолтой байлаа. Олон хүнтэй тэрэгний судалж чигдээд цонхоор эмээрүүгээ гар даллахдаа яагаад уйлаад байгааг нь ойлгохгүй байв. Булан тойроод тэрэгч үзэгдэхэ болж Шуура буцан нуурын эргээс сэргээгээ олж аваад хүйтэн нойтон газар зэрэгцэн чимээгүй суув. Амьдрах хэрэгтэй гэж сэргээ хэллээ. Ингээд өөрөө босож эхнэрийнхээ гараас татаад хоёул биенээ дэмнэн гэр өдөө алхав. Сэргээ зүрхэн тушаа газараа байн дарах болсон ч хүнд хийж гомдолсонгүй. Жаахан ярвайж цээжний зүүхэнтэй илж байгаад л орхино. Нас барсныхан дараа эмчнэр түүнийг цус харавсан байсныг хэлжээ. Зүрхэн шархлаад л тэр. Саша хүүгээ энлэн шаналн санах тул их нь энэ сэдвийг хүндэхгүй байх гэж хичээнэ. Хэтэрхий их зовно гэд хүүгээ ирж хайсангүй. Олон жилийн дараа хоёр дахь гэрэлжээ. Шинэ их нартай болоод муугүй л байх шиг. Хоёр хүүхдийн хөлийг дөрөөнд гарыг ганцганд хүргэв. Даанч шинэ эхнэр нь Сашаад өөрийн хүүгээ хайж сургалах боломж өгөхгүй. Тэр тухай сонсохч хүсэлгүй. Тэгэхээр Шуура эмээ эсэргүүцлээ элтгэн ач хүү Вовочкагийн зургийг томоор угаалгаж зочдын өрөөнд өөлгөжээ. Үндэс угсаага мэддгүй мах цусны чинь нэгэн тасархай хүний газар яваа шүү гэдгийг өөр хүүхэд нь битгий мартаасай гэж. Шуура эмээ ач хүүгийнхаа зургийг хараад бяцхан Вовочкаг хөршин хашаан дотор хэрхэн зогсож байгаад зурагдарсныг өвөө нь орхиод мөөгөнж явчихвээ гэж айсан жаалхуу ганц хоромж томоотой зогсохгүй годгонож байсныг тодхон дурсав. Хараач би энд байна. Орхиж явахгүй гэмээ. Чамд бас жижиг сагс сүлжлээ. Ингэж хэлээд өвөө нь үд модны сүлжмэл сагс харуулхад хүү бишрэн зог туссан. Яг тэр мөчөд хөршин зурагдарж амжсан юм. Шуура эмээ гадаа машин ирэх чимээ сонсов. Худалдаж авах улс иймэрт ирвүү? Зүрх төвшин цохилно. Эсвэл хүүхдүүд ирвүү? Бүтэн сайн л ирж авна гэсэндэ. Эмгэн сонхоор харав. Тэгтэл хашааны тэхий голд сэргэн дүрээрээ зогсож байлаа. Ирмэг залуухан, итэр чирэг, өндөр нуруутай, хүдэр бахин биетэй яг мөн. Том хар нүдээр баашингийн цонхыг эрхэлсэн ширтэн. Яаж юм байх вэ? Хий юм үзэгдэж байна. Гэд эмгэн эхэлж цонхны хүрээг дараа нь бие загламайлан залбирав. Хойшныг алхам ухарснаа гинт дуу алдан ухс хийлээ. Юу болоод байгааг ухаарчээ. Миний хүү Вовочка гэж хашгирав. Хөнгөн нэмгэн хувцастай, дан оймстой чихтэй гүйн гарлаа. Вовочка, өр минь чи мөн байна. Сергей Трепановичийн амьд хувилбар болсон залуу эр гайхшаа баран гар дэлгэж. Тийм ээ, би Владимир байна. Төрөл төрөстөө ирж явна. Төрсний гэрчлэгэн дээр намайг энд тосгонд төрсөн гэж бичээстэй би. Томилтоор нааш ирээд хамаатан садан байвал хаажуулахор шийдээд. Жолооч хэлэхдээ ганц танаахыг л геологч хүүтэй байсан гэлээ. Тэр чинь би тэр хамаатан чинь мөн жолооч үнэн хэлжээ. Манай хөө геологч. Гэхдээ яагаад байсан гэж одоо ч байгаа. Ирвэл саруул эсэн минь дотгошоор гэрт ор. Шуура эмээ ач хүн сонсохгүй буцаад явчих юм шиг ахаад
олон жил алга болчихвээ гэсэн шиг хоолой чичрүүлэн байдаг чадлаараа ийхүү хашгирж орхиод мигдэн салгална. Хайлсан цасан дээгүүр гуталгүй алхасаар ачхүүгийнхаа зүг алгаа тосож мэгшин төглөө. Та миний эмээ юм уу? Эмээ нь байна хонгор минь. Эмээ нь чамайг харахаасаа өнгөрлөө гэж бодож яв. Яаж ирж сурсан гэж? Намайг хүлээгээрээ нэвтрүүлэгт захиавчлээ. Улаан загалм айдч бичлээ. Шин овгийг чинь мэдэхгүй. Өргсөн эсхий чинь нэрийг ч бас мэддэггүй. Ээжи чинь унган овог төрсөн газар чиний нэрийг л мэдээд байдаг. Гэтэл ингээд өөрөө намайг олоод ирж шүүт. Ор олоод ирлээ. Ийн өглөж дуусаар шуурай эмээ хашааны галд учраан олохгүй зогсоо ачхүүдээ явж хүрчээ. Дуулж барамгүй мэт хол санагдавч яваад очив. Ингээд хөрөмнийх нь ханцуунаас бат зуурч авлаа. Зүв болж ирснээ мэдэрч байна. Дотор булиглаад би урднинд байсан юм шиг санагдана. Тэгэлгүй яах вүлээ. Энэ хашаанд хөлийн чинь нүмер гараавгийн газар байхгүй. Энд чи нохойн үүрэнд орж нуугдчихад өвөө бит хоёр чинь олохгүй галзуурах шахаж билээ. Гэрт ор хонгор минь гэрт ор. Та дан өмстэй ханаа төрөх вэ? Ач хүн эмэгнийг хүүхэд шиг өргөөд шатантаар тавьчихв. Босгод аммагц Володя өөрийнхөө зургийг олж үзээд гайхаж эргэн тойрноо сониучрхан харлаа. Би сандаг байсан. Энэ гэрийг зүүдэлж эрэгтэй хүний зөөлөн хоолойг сонсдог байв. Эцэг үү өвөө юу мэдэхгүй юм. Би сонсоогүй болохоор мэдэхгүй. Хуйлаал чамд маш их хайртай байсан. Өвөөх чинь Сэргээ гэдэг. Эцэг чинь Александр. Харин би шуурай эмээ. Алив чамайг нэг сайн хараад авъя. Өвөөгийнхөө хуулбар юм аа. Нүүр царай. Би хаа дуу хоолой нь хүртэл ийм адилхан байх гэж. Шуурай эмээ эргэж нөхрийнхөө зургийн өмнө очив. Сэр яаж хонгорхон минь. Чамаараа гоёж гайхуулж амьдэрсэн билээ. Юунд чи уурлаж тийм эрт намайг орхиод эргэж буцалтгүй одоо вэ? Нааша нэг хараач. Манай гэрт ямар хүндтэй зочин ирж намайг наран мэт гівүүлснийг үзв. Өөрөө л олоод ирчээ. Харин би хүлээж тэслээ. Ухтаад авлаа шүүд. Чимэнч бас баярл. Тэнгэрээс харж байгаа биз? Ширээнд суу. Ярэ хөөрөө сонс. Хоол ундид. Үдэш орой болтол эмээ ачхуу хоёр хөөрөлдөө. Володя өөрийн түүхийг сонсож өвөөгөө өрөвдөн дараа нь амьдралаа дэлгэн хөөрнжээ. Хүний газар яаж сууснаа. Ээж нь эрт өнгөрч хойд эцгийнхээ хин гар дээр өссөн тухайгаа ярив. Хойд эцэг нь сайн хүн аж. Төрсөн эцэг нь ч биш гэж огт хэлээгүй. Эмээн ч хэлсэнгүй гин. Гагцхүү хачирхалтай зүүд үзэгддэг байжээ. Зүүдэнд нь нуурын ирэг дээрх байшин харагдаж, нүсэр том биетэй сайхан хүн тонгоогоод алив ирж тэврүүлээрэ гин. Гэтэл эцгийнхэн шинэ ихнэр нууцыг задлжээ. Эцэгтэй чи хэн ч биш өнчин өрөөсөн амтан. Эцэг чинь чамд туслах албагүй. Өөрийн хүүхдүүд би. Тэр үед 17 настай хүү заавал уг гарвалаа олж очноо гэж амлажээ. Тэгээд л олсон байна. Төрсөн эцэг нь Володяг хаашаач битгий яв. Насан туршдаа хайрлсан, үргэлж бодож явсан хэмээн утсаар хашгирав. Одоо түүнийг тэрвэрч элгэндээ наахаар тосгоны зүг аав нь авах эгч нар нь довтлогон айсуу яваа. Шуурай эмээ хооллож ундлан толгойг нь илбэж хараад ханахгүй суун. Одоо миний хүү алцахгүй. Чи ганцаараа биш. Манай удам хүчтэй. Хэцүү бэрх цаг боловч бид дэмнэж туслана. Ямар мэрэгчлээ гинвэ? Тооны багшаа. Тэгээд одоо хамгаалагчийн алба хашдаг хэрэгүү? Тэр дэмээ хөө. Манай сургуульд багш дутагдaltaй гинлээ. Ажиллах уу? Ажилнаа эмээ. Сүйт хүүхэнтэй юу? Би бараг ихнэр. Манай ишээ ирэх үү? Ирнэ. Бид хоёрт амьдрах газар байхгүй заавал ирнэ. Би байшингаа чамд шилжүүлнэ. Хүсвэл шинчлээд суугаарай. Машины мөнгөч надад бий. Ингэж гэр минь эзнэ. Буцааж олдог байж. Өчийн бүрийгээр шуурай эмээ тосгоноо тойронгүйч мал амтнаа цуглуулжээ. Эхлээд Зойко ямаага буцаан худалдаж яваад пинд оруулав.
Дараа нь Володяг дагуулan явж нохоогоо олж ирлээ. Хуучин өрөнд нь эргүүлж авчирсан явдал талархан найдаач сүүл шарван эрхэлж шинэ эзэнт сарвуугаа өгөв. Хашаа дүүрэн танил дасал болсон дуу чимээ ундарч хөгшний зүрх баяраар бэлхэн. Цээжнээс бөөн харым аваад хайчих шиг боллоо гэж Шуура эмээ ууган охиноо өгтөн хэлв. Тэгээд тэнгэр өчиртлээ. Тэнд тэртээ дэр холих алсад эмигний баяр жаргал долгисон хүрээд газар дэлхий рүү эргэн оддын гэгээ болж сацрах мэт санагдаж аваа.